Гудамж төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийсэн үндэсний компаниуд санхүүжилтээ авч чадахгүй хаалгуудыг барихад хүрч төв талбай дээр жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж шаардах бичгийг ч хүртэл өгүүлээд байгаа тухай бид та бүхэнд мэдээлсэн. Чингис Бондын санхүүжилт хайжсан ягаад эдгээр компаниуд ийм байдал хүрэх үсэн асуултыг бид гудамж төслийнхнээс асуусан ч бидэнд санхүүжилт гарах эрх нь байдгүй. Хөгжлийн банк сангийн яам хоёр л мэдэж байгаа гэдэг хариултыг өгч байсан юм а. Тэгвэл олонний анхаарлыг татаж олон компани хувь заяатай холбоотой энэ асуудал хөгжлийн банк мэдээлэл гаргасан байгааг мэдээллийн сайт болох News.cg-ийн сайтад дурдсаныг та бүхэнд хүргэж байна. Одоо та бүхэнд энэ мэдээллийг бүрэн ихээр нь хүргье. Гудамж төслийн хүрээнд ажил гүйцэтгэсэн 97 аж ахуйн 1-22 компани ажлын гүйцэтгэл болох 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч чадахгүй байгаагаас дампуурлын эренбэт ирлэгсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдж байгаатай холбоотойгоор Монгол Улсын хөгжлийн банкны зүгээс албан ёсоор дараах мэдээлэл хийж байна. Нийслэлийн авто замын уулзрууд ачаалал даахгүй төгжрөл үүсэх гол шалтгаан болохын зэрэгцээ эмх цэгцгүй уулзрууд ихтэй байгааг шинжилж өөрчлөх зорилгоор Монгол Улсын засгийн газраас гудамж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж хэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж богино хугацаанд томоохон уулзруудыг бүрэн шинжилж нэвтрэх чадварыг нэмэгдүүлснээр хотын төгжрлийг тодорхой хэмжээгээр бууруулсан болно. Нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн хэдий ч авто замын нэвтрүүлэх чадвар нэмэгдүүлсэн төгжрөл тодорхой хэмжээгээр буурсан зэрэгс гудамж төслийн үр дүнг харж болох юм а. Гудамж төслийн хүрээнд нийт 35 уулзуур 34.5 км авто зам бүрэн шинжлэгдэж энэхүү төслүүдийг хэрэгжүүлэхээр дотоодын 97 гүйцэтгэгч компани ажилласан ба Монгол Улсын хөгжлийн банкнаас 130.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Монгол Улсын засгийн газрын 2013 оны 4681-р тогтоолуудаар тус төслийг засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр баталсан 2013-аас 2015 онд гудамж төслийн хүрээнд хэрэгжих авто зам уулзрын барилгын ажил тус бүр дээр санхүүжүүлэгч болох Монгол Улсын хөгжлийн банк захиалагч болох гудамж төсөл ба гүйцэтгэгч компаниуд гурвалсан гэрээ байгуулж гэрээний дагуу гүйцэтгэгч компани ажлын гүйцэтгэлээ захиалагчаар хянуулсан үндсэн дээр санхүүжилтээ шууд авдаг байсан. Гэтэл 2015 оноос эхлэн Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тухайн онд санхүүжих дүнг жил бүрийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг болсон билээ. Ингэснээр гүйцэтгэгч компани хэдийгээр ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгсэн ч тухайн оны төсвийн тухай хуульд санхүүжилтанд тусгагдаагүй бол санхүүжилтээ авах боломжгүй болсон. Дээрх 22 компанийн хувьд ажлаа хийж гүйцэтгсэн хэдий ч 2015-аас 2016 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй санхүүжилтээ авах боломжгүй байдал хүрээд байгаа юм. Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг төсвийн тухай хуулиар батлах эрх зүйн зохицуулалтаас өмнө буюу 2014 онуудад гудамж төслийн хүрээнд нийт 30 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд төслийн гүйцэтгэлээ захиалагчаар баталгаажуулсан төслүүд санхүүжилтээр бүрэн авсан байдгийг хэмээн мэдэгдэжээ. Ямар ч тач энэ ондоо багтааж тэдгээр компаниудын санхүүжилтийг шийдэх эрх зүйн үндэс байхгүй гэх зүйлийг санхүүжилт олгодог банк нь хэлчихлээ. Харин энэ асуудал сангийн яам засгийн газрын зүгээс чимээгүй байсаргын сонирхол татж байна. Хийгээгүй ажлынхаа урьдчилгааг биш өөрсдийн хөрөнгийг шавхан байж хийсэн ажлынхаа үлсийг авах гэтэл улс эд мэтээр хандаж байгаа нь Монгол хүн эх орныхоо төлөө гэж ажиллах сэтгэлийг үгүйсгэж байна гэх гомдлыг компани төлөөллүүд хэлж өснийг дуртах зүйтэй болов.